гоо бүсгүй биш л дээ манай хэрэмхэн чинь. Игдүүтэй төрлийн нэмэгтэй байхгүй юу? Хөөрдөм, гинэн, зайлган, овсгоотой, хөдөлгөөнтэй. Овжин сэрэглэн хүнийг байнга нээлгэж одоо нөө сэтгэлийн хөгжил цэнгэл хүртээж чаддаг. За урлаа эхэлж ш. За үргэлжлэн одоо өнөөдөр нь үхэрсэн баяр энэ өдөр одоо бид хоёр дурсамж ярьж байна. Тэгээд нөгөө эцэг хүн байсан болохоор бас үр хүүхдүүдэд дурсаж ярмаар санагдаж байгаа бах та бодвол би тэгж бодоод шүү дээ. Хэрэмхний тухай яриад байна. Хүүхдээ яриад эхэлсэн эцэг хүнийг хорж чадахгүй шүү дээ. Эцэг хүн чинь эмэгтэйчүүдээс илүү хүүхдээ ярих дуртай байдаг шүү дээ. Тийм үү? Тийм. Манай хэрэмхэн чинь бас цаг үедээ л алдартай эмэгтэй. Яасан гэхээр Тэмүүчний Багдуу отчхон өөртөө дурлуулаад боорчиг дурлуулаад мухлаатай суулсан охин гэхээр чинь мундаг л байгаа байдаг. Энэ тухай бид нар ярьж байгаагүй юм биш үү? Хэнийг боорчиг дурлж явж ирсэн юм би сонссон. Ийм их нэртэй болмоор байна олж өг гээд. Би надад ямар тийм охин байх юм биш. Ганцхан чинь танаас нэр ихнэр гуйж ирсэн шүү дээ. Цэвсгийн эрдэмд мундаг ийм их нэрт олж өгч гээд. Хамгийн гол нь тэр чинь одоо хэцүү шүү дээ. Тэгээд надаас бас очихн гуйж ирсэн байхгүй юу? Нөгөө мухлаатай суусны дараа тэр хоёр чинь хоёулаа гуруулаа эргүүлж хагаад нэг нь аваа суучаарч. Хэцүү шүү дээ. Тэгсэн та царим мотог гэдэг ахад тэр ч юу гэсэн үг вэ? Яахтар бид нар эмэгтэй хүний чинь гоо боогод өхөрдөм гэж ангилж болно шүү дээ. Тийм өхөрдөм таадах нь байхгүй юу? Бүр тэр хөмсөг нь бол бүр инээдтэй. Яг банхрын хөмсөг. Тэгээд нөгөө хөмсөг ингээд юунаас ихтэй штэ. Хамрын угалцаас дэшигээ эхлээд хойшоогоо үргэлжилдэг штэ. Байхгүй. Зөвхөн үзүүрнэ. За яаж. Гэтэ тэрний чи орсуудад будчих штэ буурлаа. Тэр будчихаар утгагүй. Будаагүй байхтай хөөрхөн байхгүй юу? Тийм үү. За би нэг төсөөл өгдөө. За манай өргөнд чи яг тийм хөмсөгтэй охин байдэн штэ. Нөгөө номын нохоо өмсөхтэй шүү дээ. Ингэж ихлэнгүүтээ дуусчихдаг. Тэр хүмүүсийг хэлээд байгаа юм. Арх нь байхгүй. Арих нь юм нөгөө нэг далавч нь байхгүй. Уртлын эхлэл нь байдаг. Одоо тэрний чинь яг нэг банхрын шар хөмсөх шиг тийм хөмсөхтэй байхгүй юу? Одоо тэрний чинь арталт нь ингээд залгаад будаад юм уу шивээс илгэждэг. Та нар бол тэгдэг байсан. Бидний үед ямар тийм юм санах юм биш тэр нохоо өмсөхтэй чигээр л дууссан шүү дээ. За тэгвэл одоо жирэг шиг нүдтэй. Үнэхээр өвчүүхэн нүд тэр хөмсөгний доор байна. Тэгэхээр ингээд 1 цэг, 2 цэг, 3 цэг, 4 цэг гэж нүүрэн дээр болоо. Тэгэд ямар арьстай? Цагаан уу? Шаргал арьстай. Шаргал арьстай. Ээжигээ дуурайгаад буржгаруустай. Долгионтой. Бороо өтгөн үстэй. Яг хөө тэр нь одоо эмэгтэй хүн болгод юм да. Үүсэн. Бопорнке бүр ингээд яатсан 15-ны сар шиг хэтэрхий том нүүртэй. Дугуй цагаан царайтай маа тий. Дугуй шар царайтай. Тэгээд нөхтэй. Яг 6 нөхтэй юм. Дээдэлтэй 2. Тий, тэр том нүрий чинь ууланд дүүргээд эргэтэн байх ёстой байтал эргэтэн нь хомсдсон байхгүй. Тэгэхээр зарай бодлоо. Тэгтээ инээдтэй л харагддаг юм байна л да. Ингэвтэй. Тэгээ ядж хахад айлгүй цаа чи байн инээж ханээж байгаа. Гэтэл нөгөө инээгээд хахад ам нь хөдлөхгүй бас нэг цэг. Хүнд уруул заяадаг да. Тэрийнхийг зүгээр нэг ам энүүгээр ам байна гэсэн шиг зүгээр зураад мартцсан юм шиг уруулчихгүй нөхөр байхгүй юу. Тэгээд ингээд бүх юм жижиг байгаад хамар жижигхэн байх ёстой шүү дээ. Гэтэл эсрэгээр гахаа хамартай. Тоорон хамартай. За та тэр цаг үеийн одоо бидний ягаад байгаа юм смайл гэдэг шүү дээ. Тэр шиг юм биш үү? Үгүй смайл бол байна. Одоо яг царайны хувьд тэгэхээр хөөрхөн байгаа зү. Тий, хөөрхөн. Муухай болгож байгаа хамар, нэг том хамар дунднаа. Өө энэ надад тэрвэрлсэн энэ юуны нүдтэй адилхан хамартай байна. Энд бол том нүдтэй байгаа байхгүй юу? Тэгээ энийг тийм үү цэгэн нүдтэй, цэгэн хөмсөгтэй ийм том хамартай тэгээ доор нэг жижигхэн цэгэн ам байхад бол за тэр цэг чи биш тэ бүрлаа. Тийм царайтай байхгүй. Тэгээ би тэрийг яагаад хүнтэй суухгүй гэж боддог байсан. Гэтэл харин ч ирчүүд тэрэн дээр чинь
би авцгой надад өгчих гэж гуйдаг байсан да. За тэгэхээр нэг онцлог шинж чанар байна л да тэнд. Ааш нь. Тэгэхээр ааш нь гэдэг нь ямар ааш нь? Хажууд нь байхаар ингээд нөгөө хамаг зовлон мартагдахаар хөгжилтэй. Тэгээд тийм тэнэг царайтай хүүхэдч хөгжилтэй байхаар чи яг нөгөө алиалагч шиг. Тэгээ болоо байхгүй юу? Хангалттай. Алиалагч шиг уйдахгүй. Эцээч уйдахгүй. Ядаж царайг нь харахаар инээд ирээд байх юм чи. Тэгээд намха. Тоглоом шиг юм байна. Намха. Тэгээд юм нөгөө цээж нэг зэвсгийн эрдмэс багаас нь хөгжилсэн болохоор юм дахим. Тэгсэн хэрнээ хөх байхгүй. Тэгээд хойшоогоо бөхс гараагүй. Тэгээд дөрвөлжин дээр бөөрнкий залгаад би энэ зурч шít. За тэгтэл миний хамгийн зүсгүй хүүхэд байгаа юм тэр чи. Би тэгээд яах вэ нөгөө зүсгүй юм чин эцэг ихтэй эрхэлж яагаад тэгээд за яах вэ зоргоороо хүнтэй суун үйз гэж бодсон чинь айланд нь хүмүүс их татагддаг. Тэгтээ заяатай юм байна. Ханийн заяатай. Эрийн заяатай. Тим амтантай нөгөө нэг цагийг хөгжөөж инээдэн барах дуртай ирчүүд олон юм байлээ. Би тэгэж бодож байгаагүй. Сони юм байна тий. Тэр царай хамаагүй тийм үү? Царай хамаагүй хамт байх нь гоё байна гэж хөвгүүд тэгсэн хэрнээ одоо борч жанжин ихэвчлэн яадаг шүү дээ. Тэр зэвсгийн эрдэмдээ сайн гэдэг ингээ багтаад байдаг хөө. Тэгэхээр тэр одоо жишээлбэл ямар зэвсгийн эрдэм гэдэг юу чаддаг байсан. Зүрхий зааж өгсөн байж таараад та зааж өгсөн байж таараад. Тэр ёстой дүрсгүй охин байсан. Охин юм байж. 3 хавартай байхдаа л миний жадыг ноолоод байдаг байсан байхгүй юу? Тэгээ яах вэ? Нөгөө зүсгүй юм болохоор ивидээ нэг юм. За яах вэ? Ядаж зэвсгийн эрдэм сурагтай гэдэг ивидээ л гин штэ. Тэгээ чи ерөөсө тэр үед ямар ч цаг үеийн эмэгтэйчүүдийн царайгаараа одоо эр нөхрөө олох одоо заяа ихтэй байдаг штэ. Тэгээ тэрий чин царайгүй юм болохоор яах вэ? Энэ нэг царайгүй юмт нэг эрдэм нэмгэлэг гэж янз бүрийн сургасаар агаад нэг юм хойлон бантан болсон. Ялангуяа тийм хөдөлгөөндөө их дуртай. Тэгээд тэрийг эвлэгхэн хийхийг нь яана гэж. Яг л бүжиж байгаа юм шиг. Тэнгэр чувуу нэг эвлэгхэн нисээд байдаг штэ. Шашуу байсан ч хамаагүй. Нэг эвлэгхэн нисдэг дээ. Яг тийм хөдөлгөөн нэг хөвтэйхэн байдаг учраас яг энэ тамиртай дээр юм байлгүй дээ гэж тэгэл сургаж л байсан юм. Тэгээд ер нь тэрэнд бүх хүн өрөвдөж хичээл заасаа. Ийм царай муутай юм чин гэж. Ядаж эрдэм амьдралын сайжруулах гэл ямар ч хүн тэрийг өрөвдөж юм заадаг байхгүй юу? Ийм царай муутай хүүхэд гээд. За тэгж ярих юм бол тэр чинь таны хүүхэд шүү дээ. Өөрсөө. Тэр таны юуг дороосон баха? Танаас юу авсан? Тэр нэг ойлон долбон жижигхэн нүд ч миний нүд юм чи. Чогчгоных юм шиг хэтэрхий нүүрэндээ жидэгдсэн нүд чи миний нүд юм чи яа. Тэр нохоо хүмсгэн ээж их. За тэр өвөөгийн дэми хамар ороод ирж байгаа. Элдэн хөлт баатарын. Бүр охин дээр яхаараа тэр хөл хамар орж ирдэг байна. Тана хатам аав юм уу? Манай хатам аав хамар ороод ирсэн. Уул нь ээж нь бол яг харахад бол яг зүслээд энэ нь гоё гэдэг эргэтэн байхгүй ч гэсэн цэвэрхэн харагддаг байхгүй юу? Тэгтэл бас л дөрвөлжин дээр залгасан бөөрөнгөө штэ ээж нь. Гэхдээ яг охиноо бодвол царайлаг байхгүй юу? Харамсалтай охин өвөөгийн хамрыг дуурайгаад бүр бүтэхгүй юм бол ирчүүдийг оруулсан байна. Юм өвөөгийн хамар тэгээд таны нүд хоёроос болоод царай мот болцсон биш. Тий. Тэгээд та нар өөрсдөө үр бүтээдэг гэж одоо энэ 900 жилийн дараа шоолоод яах гэдэг. Тэр үед чи манай цаг үед бүр их шоолуулдаг байсан юм чи. Ямар сайн та уулцсан хүн болгон ивидээ гэд эрдэм заагаад байх уу те. Яана энэ хүн одоо яаж хүнтэй суунаа гэж бодохдоо за ядаж энийг чадчихвал хүнтэй суух байх гэж найдаж юм заа штт. Тийм л бүтэхгүй охин байхгүй юу хэрэмхэн. За тэгэд тэгсэн хэрнээ сайхан ааштай. Тэр нөгөө нэг яалтчгүй нөгөө нэг тэнгэр мартсан зүйлээ өөр юмар нөхнө гэдэг шиг тийм үү. Нөгөө нэг зураг юу гэдэг балруулдаж хаях зураг байсныгаа бүтээл болгоцсон болохоор аашийн сайн өгөхгүй юу. Тий.
Ерөөсөө тийм сэтгэл гутралд өртдөггүй хүн байсан. Хүн чинь ямарваа ялангуяа намайг дуурайх юм бол юмд ингээд шалзарч, ялцааж, өөлөж, унжиж, нусаа хацартаа наах зан ихтэй баймаар байтал тэрүүгээр бол надаас эрс өөр. Тэгээ ээжигээ юм бадрангу. Тэгээд яг ээжигээ бодвол дээрэнгүү биш. Илүү ивэр хутгаж орж ирдэг замтай байхгүй. Тэгээд тэнд нь хүмүүс автчихна. Тэгээд хамт байхад нэг хором энгийн өнгөрдөггүй. Тэгээд сэтгэл гоё хөнгөрч инээдхөр баяр баясгалан ад жаргал болж байдаг. Тийм л эмэгтэй юм. Тэгээгүй байсан бол тэр ч одоо дүүрсэн хэрэг болсон. Би тэр хүүхдэд шинжээж одоо ямар мэрэгжил эзэмшүүлэхээ мэдэхгүй байсан учраас бүгдийг заасан шүү дээ. 7 хавартад нь угаасаа 3 хавартагаас л ойлгомжтой байсан л да. Найдад нэмэргүй болох нь. Тэгээд царай муутагаа мэддэг болохоор ч тийм зүтгэлтэй юм уу хөөрхөн ааштай юм уу мэдэхгүй. Тэгээд дутуугаа дүүргэсэн. Гэхдээ тэр чинь царай муутагаа өөрөө мэдгүй. Мэдгүй яа. Тэгээд тэн дээр одоо готорохгүй гэсэн үг тийм. Эзэж гутарч байгаагүй. Давуу тал болгосон байна шүү дээ царай муутагаа. Ялчгүй тэр царайг мартахын аргагүй л дээ. Үнэхээр бүтгүй. Эмэгтэй хүний гоо үзэгслэн хитрхи сайхан байхаараа мартагдчихгүй байдаг штэ. Эсэргээр хит эвдэрчээрээ бас мартагдчихгүй юм байлээ. Тийм байна. Байж болох юм байна. Тий. Тэгээ хитрхи сайхан ааштай. Хүн ихэд бас бодно штэ. Яг анхаарлын төвд эхэлж орж ирэх юм байна. Ямар царай муутай юм бэ гэж эхэл хүн болгон бүх хүн тэгж бодогдно. Тийм байна. Тэгэхээр тэр чинь дүр төрх нь амар сайн хадагддаг. Тийм байна. Гэтэл нөөхөө ингээ байс гэж байгаа уулзахад нөгөө нэг нийтдээ царайтай юм чи айгүй сайхан ааштай гэхлээр. Маш сайхан ааштай. Үнэхээр олон төрлийн авьяас чадвартай. Дээрээс нь маш их хүнийг хайрлаж халамжилдаг. Тэгээд ирэхээр автчихдаг байхгүй юу? Тийм байна. Нэг бол маш тийм царай муутай хөх төрөлх хэвээр байна гэж ойлгоо. Хитрхи царай муутай учраас бүх хүн өрөвдөн. Тэгээд хөөрхөн амтай штэ тэр чинь. Тэгээ хүмүүс эхлээд ингээ балмагддаг байхгүй ямар царай муутай юм бэ гэж. Тийм байна. Тэгээ сүүлдээ ямар их хөгжилтэй юм бэ, өхөөрдөм юм бэ гэдэг үгээ сайжруулаа яваад байдیں۔ Тэгээд нэг дасчдаг юм байна бодлоо. Тэгээ дасаад ингээ байнг байсаар байгаа тий. Тэгээ инээдтэй, хөгжилтэй, өөдөхгүй. Тийм байна. Болсон. Хамт байхад их тухтай. Тийм байна. Тийм өхөл, тийм л өхөн. Тэгээ хариу хэлээд дээ шүү дээ. Би тийм царай муутай охиныг тийм олон ноёд гуйна гэж өстой бодоагүй. Гэхдээ та амжилттай уран бүтээл хийсэн байна. Тэр яах вэ? Тэгээд манай хэрэмхэн отчин гуйж ийсэн. Сонноос. Нэмээд нэг ноён байгаа гэж. Яах вэ? Би ч нөгөө Тэмүүчнийг сурган хүмүүжүүлдэг байхдаа охиноо дагуулж одоо нөгөө ноёдын дунд бие авч явна. Чи ядаж хүнтэй суун гэдэгтээ итгэлтэй бэ гэж. Дагуулж их явдаг байсан учраас нөгөө үе тэнгийн гэх юм болохоор Тэмүүчэнд одоо сурлага зааж өгч явахад чинь очихонтой их хвчлэн цаг нөхцөөдөг 2 өсвөр насны хүүхэд сэтгэл алдрахгүй юу? Тоглоол те. Тоглож байгаад. Үг хошуу холбож байгаад. Тэгээ хайраа тэгээ анхны хайр бүтэлгүүцсэн. Би чи сэтгэлтэй бол очихонтой суусуу. Тэр үед чи юун боорч мухлаа байхгүй байсан шүү дээ. Тэгээд өөрөө ч жаахан байлаа. Тэгээд чи ийм сэтгэлтэй бол энэ хүүнтэй суусуу. Ямар тач сайн хөвөн байна. Ялангуяа ахын үйл эрхлэхтэй үнэхээр мэрэгэн сэтсэн тийм үү. Наад хөвөн чинь тийм үү. Их ус төрч болохгүй гэхэд ямар тач баян болох замтай шүү гэж хэрэг хэлнэ. Тэгэхээр энэ үү гээл нөгөөтгөө шоолно. Ахын хараматаас уухгүй гэнэ. Би алдарших эр хүнтэй сууш шүү гэж. Алдарших хүний эр хүний дэргэд байж амьдралын дэрний шүү гэж ярьдаг болохоор очихон тоогоогүй байхгүй. Ахынхаа сүрэнд байнга нэрэн дарагдана гэд. Бас их бодолтой. Тэр бол таны л бодолтой. Тэр чи яг танаас цухуудыг гадна юм байдаг байхгүй. Тэгэхээр нүднээс гадна тийм юм наалдсан юм шиг байна. Тэгээ одоо бол тийм нөгөө ирмгийн дайчин ир биш байж болно. Тэгтээ дэрэгдэн байж байгаа би тэр чинь заавал юм алдартай тийм үү. Букар төмнөр хүлэн зөвшөөрөгдсөн ир хүн болгоно гэж дуурдаг байсан юм да. За хэрэмхэн байна. Нэг тийм манай бусад охтууд чинь харьцангуй зүстэй штэ. Давгүй хүнд гологдохгүй ядаж тийм юм хөөхөн гэж хэлж болохоор
Хамгийн бүтэлгүй уран бүтээл бол манай хэрэмхэн байхгүй юу? Октод дундаас. Гэтэ болсон байна. Гэтэл тэрээ тэгж амжилттай явах гэж хүний амьдралаа гэж. Айхтар овжин хүн шүү дээ. Өөрийгөө овжин гэж хэлэхгүй мөрдөг хэрэмхэн овжин гэж хэлдэг шүү дээ. Бодол нахуу баяныг мадлаад мөнгөний унгачдаг гэж бодол. Ханшийн унгаадаг гэж бодол. Толгой сайтай юм байна. Тэгвэл одоо жишээлбэл Мухлад тагт чинь бас юу байсан? Дурлсан уу? Одоо ихний гэргэн үү? Тэр чинь? Гөө, ихнийх нь биш. Мухлаа гэргийтэй байсан. Ууган гэргийтэй байсан. Харин яаж яваад Мухлаатай сөлбөлтцнийг би ерөөсөө мэддэггүй. Уулан би тэр чинь боорчуулуу нахуу баяны гэрлөө их хөөдөг байсан байхгүй юу? Тэгээ яг нөгөө боорчуу Мухлаа хоёр хамт байдсан болохоор тэндэл алдаа явуулсан юм шиг байна. Уулан би боорчуу дасгачих гээд. Дассан сэтгэлээр боорчуу чинь бас тийм хөгжилтэй байлаа. Сэтгэл зөөлөн хүн шүү дээ. Тийм биз? Тэгээ тэр хоёрыг ингээд хоёр биенийгээ хөгжөөгөөл хөөргөө байж хад яг тохирох хос гэж бодоод байгаа байхгүй юу? Энүүгээрээ. Тэгээд нахуу баян чинь өөрөө миний охинд их үг сайтай байдаг учраас та ядаж хадам эцэг ийм үгтэй байгаа юм чи зовоохгүй гэж сэтгэхэд би борч уулна уулзуулах гэж их явуулдаг байсан. Тэгээ тэрүүгээр чи манай солгоо тэргүүлэгчтэй удирдахч байгаа шүү дээ. Тэгээ манай отхон Тэби байгаа. Тэгээ тэр хоёр чи нөгөө нэг царай муутайгаа борчууд арилжчих гээд үдчихсэн чинь гинт алдаа гараад ирсэн байхгүй юу? Яг тэр солгоо чи удирдаад хэвээр манай дуугийн одоо энэ авьяас чадварыг боорчуул үнэлнэ. Өөр хүн яагаад манай дуутай суухгүй гээд. Энэ өөрөө нөгөө очлогны голцсон юм чинь. Одоо сайн эр хүнтэй суулгах. Энэ бол алдарших чадвартай эр хүн гээд манай солгой боорчуг их үнэлээд. Тэгээ дүү охиноо боорчууд одоо дотносчулчих гээд. За манай дүү охин чи ийм мундаг сэлэм эргүүлдэг, жад эргүүлдэг. Их мундаг шүү гэж яагаад уул нь боорчуудаар баг одоо нэг сэтгэлд нь ойртож чадсан байгаа юм. Гэсэн чинь нэг л өдөр Мухлаатай суухаар болж байгаа. Тэр яаж тэр Мухлаа орж ирсэн нь ойлгомжгүй. Би хүртэл тооцоолоогүй. Тийм л зүйл болсон. Тэгээ нөгөө боорчууг чинь байнга Мухлаанд дагаж явж идэг. Тэгээ хажуунаас нь харсаараагаал. Зүсээ дэм охины минь эргүүлсэн юм шиг байгаа. Охин ч л эргүүлчихжээ. Хүн чинь эргүүлж байгаа л авчихгүй. Тэр чинь тэр үед чинь Мухлаа чи хүн болгон юу гэдэг гэсэн юм чи. Охид болгон дурладаг гэсэн юм чи. Тий, охид эд угаална гэдээ авцсан баг л та. Ээж таныг хүчээр авсан шүү дээ. Тэр шиг л болсон юм биш үү? Магадгүй. Та хүчндүүлсэн шиг юм болж тай баа. Гэхдээ тэгтээ Мухлаач хүчндүүлдэг төрлийн эр хүн биш. Би байсан бол яа игэх. За боорч хүчндсэн бол яа игэх вэ? Мухлаач нь бол хүчндүүлэхээр эр хүн биш. Тэгээ архинд ч бас их даацтай. Манай охин хамтарч ууж байгаад өөрөө согтож унахаар амтэн штэ. Тэгэхээр Мухлаад эргүүлсэн гэж би боддог юм. Тийм үү. Тэр нэг сонирхолтой юм гардаг. Тэнд их сонин хайр дурлал байгаа шүү. Тийм байна. Хоёр дахь ихнэр болно. Уул нь бол очихны ууган ихнэр болсон бол дээр байхгүй юу? Дээд ихнэр байна гэдэг чинь илүү алдартай зүйл шүү дээ. Гэтэл нэг тийм юм болоод авсан. Тэг чи тэгэд өөрөө дурлцсан байхгүй. Тэгэл хоёр дахь нь өөрөө дурлсан уу, хоёр биелүүгээ дурлсан уу, нэгэн дурлсан уу. За буу мэй. Олон мэдээлэлд хутгалдаж явдаг юмд тэр хоёрыг яаж учирсныг л дуулаагүй шүү. Солгоосаа мэдэн дээ тэр. Тийм юм болсон юм байна. Миний зүстэй хүүхдүүдээс гэх юм бол хамгийн зүстэй нь манай Тэби байдэн шүү дээ. Ааштай. Эрэгтэйгээс. Гэхдээ ер нь эрэгтэй эмэгтэй гэхгүй хамгийн зүстэй нь тэр байхгүй юу? Амжилттай хүн болгож хэлбэр шүлсэн. Бусдын ч хүний хэлбэр ойрхон төвхөндөө. Царай муутай ээж аав нар чинь тийм л юм бодох юм байна шүү дээ. Хүн лөө дөгүүлээ ажлаад гин. Төрсөн өрөөд маа тэгж л харна шүү дээ. За энэ л яг хүн боллоо одоо яг хүн шиг хэлбэртэй байна гэдг нь манай Тэби байхгүй юу? Яачгүй ээж нь зүстэй юм болохоо дагна л та. Тийм бэ. Тэгээ хамгийн отгон нь
Яг миний өөрөө үлдснээс бол хамгийн отгоно. А түүнээс өргөж авснаас бас отгонууд зөндөө байгаа л да. Яг миний одоо яс цусыг өглөж авснаас бол миний хамгийн отхон хөвөн байгаа юм. Отхон охин биш. Тэрний дараа 2 охин байгаа. Хөвөнөөс бол хамгийн отхон хөвөн юм байгаа юм. Гэхдээ отхон гээд отчхны яс орон хүжүүлээгүй. Уул нь отхон гээд нөгөө эрхийн балаа болгох ёстой шүү дээ. Яа гэтэл би нөгөө өргөж авсан олон хүүхэдтэй байсан учраас тэр чинь хүссэн үсээг ах болоод ахын ясаар өссөж байгаа юм л да. Гэхдээ уул нь миний ямар ч хүүхдэд миний ов зайлнаас наалдадгийн. Тэр тэбидэлд наалдаагүй. Их сонин ээж гинэн цайлгана. Тэгээ хол сэтгэдэггүй. Тийм л ирвэсэн. Тэгээ царайлаг болохоор овн дутаад, овн ихэдхээр царайн дутаад нэг тийм л уран бүтээлтэй явлаа да. Та одоо эсвэл хүн болж төрөөд тэгээд царайлаг хүүхдүүд хийдэг юм уу яадаг? Тэгээд болно шүү дээ бас тий. Юу яана гэж. Одоо хүн болж онгодоо болоод хүн болж төрөөд. За улаачаа царайлаг төрүүлж чадахгүй байхад чи гай байгаа да. Яа. Балтай юм ярьж байгаа юм. Улаачиг царайлаг төрүүлэхэд бас юу оролцох вэ? Уул нь бол нөгөө нэг эсийн бүрдлээс нь ахуулаад нөгөө нэг удирдах, залдаж, манаж байдаг юм байна. Онгод бол улаачийнхаа төрхийг бүтээдэг штэ. Тий. Тэ. Би тэгээ олигтой юм бүтээж чадахгүй байхад төвөгөл байна. Миний улаач тэгээ дандаа зүрхийг дөөрачдаг байхгүй юу? Нэг юм бондгоор баахар царайтай. Их царайлаг гэвэл гөлгөн царайтай. Жаахан гутчхаараа нэг юу гэдгийг ааштай адсаг азарган чон шиг царайтай юм болчих. Нэмэргүй. Надад тэр гоо зүүч ерөөсө бүх насаар маань дутаад байгаа. Одоо ч тэрэндээ дасч байна дөө. Угаасаа миний улаач нэг банхар царайтай юм байна гэдэг. Эсвэл гөлгөн царайтай юм байна гэдэг. Их хичээх юм бол нөгөө нэг Бээжин хав гэдэг хааны нохоо шиг юм төрөв. Тэгэхээр надаас хөөрхөн хүн хүсээд нэмэргүй. Тэр чинь улаас нарын царай төрхөнд чи ерөнхийдөө онгодууд их юудаг гэсэн шүү дээ. Нөлөөлдөг тий. Тэгсэн хэрнээ их сонин шүү дээ. Одоо бид нэр царай муутай юм байна, царай муутай юм гэдэг чинь тэр онгодууд өөрсдөөс л шалтгаалаад байгаа шүү дээ. Жишээлбэл би нэг юугаар шал нийттэй царай муутай гэсэн чинь тэр шиг хөөрх юм хаа байна гэдэг Харбекгийн охин уу? Тэр хөөрхөн. Хөөрх юм уу? Тэр охин чинь царин муутай. Ягаад гэхээр чи тэр нөгөө нэг идэр бүсгүй болсон үедээ тийм нөгөө ээж бүрэн хувцаслаад ингэсгээ тавьцсан төрхийг нь төсөөлөхгүй байхгүй. Ягд бол суур нь маш зөв гарцсан. Бүтцэн зүг байхгүй. Одоо яг л хүүхэд нас ямар мөнх юм биш. Нэг юм дэмий шар юм байж л байна. Удахгүй тэр чинь торних тусмаа үзэсгэлэнтэй болно. Тийм үү. Тэ сарнаа өөрөө угаасаа нэг утгагүй нарийнхан юм байдаг шүү дээ. Тэгтэл сарнаа дэлгэрхээр ямар үзэсгэлэнтэй цэцэг вэ? Тэгэхээр нөө үр байхыг нь цэцэг болохтой төсөөлж чадахгүй та нарын алдаа шүү дээ. Тийм үү. А минийх бол угаасаа ойлгомжтой. Би бүр гайхаад байгаа байхгүй. Тэгэл тэр нэг би нөгөө царай муутай гэж шоолоод инэхлээр орж ирэл цэвхэн царайтай. Ямар ч төрлийн будаг зохино. Цав цагаа. За. Тэ. Элдэг мэнг цэцэг эн тентэн тавьж баллаагүй. За тийх гээд байгаа юм уу? За ойлголоо. Тийм үү. Тэр хамар ямар тэгшхэн нуруутай. Мэдхгүй. Үнэхээр хамартай юм шүү. Үгүй. Тэр чинь яг ингээд боожоод мөгөөс нуургаад ирэхин цагт үнэхээр хөөрхөн хамар гарч ирнэ. Тийм үү? Тэ. Ямар сони. За. Яг нөгөө нэг дүрлэгэр нүдтэй хүмүүст бол гоо зүг бол санагдана л да. Онгор учраас. Гэтэ онгор эмэгтэйчүүд дотор хамгийн хөөрхөн нь байна. Яг бол урт нүдтэй. Тийм үү? Тэ. Хүмүүсх нь үнэхээр нөгөө нэг дүүрэн бүтц. Дүүрэн. Ямар ч төрлийн хэлбэрлөө хувьсаж болдог жигүүрэн хөмсгтэй байхгүй юу? Тэгээ тэр үсэн торгомсог, өтгөн, ширхэг нарийнтай. Тэр уруул тайми том биш, жижигч биш. Яг тохирсон үзмэн шинжтэй. Тэгээ ирүүний бүтц нь маш зөв гарч ирсэн. Тэм дөрвөлжлөөчгүй, гурвуулжлаачгүй яг зөв гараад ирсэн.
тэр шүдний буйлын хүртэл их жигэд. Ямар тийм учраас шүдний нэг наан цаана ургалдахгүй гарна. Хичнээн шүд нь одоо ослоор гимтэж мэмтсэн ч гэсэн тэгш жигэж шүд гарч ирнэ. Гэт нүүрнийхээ хэмжигдэхүнд чих нь яг 100 хэлбэртэй байгаа гэдэг. Тийм үү. Мэдгүй би тэр царайсыг тэгээд том болоод ирэхээр бэлхүүс нь тэр чинь нарийн болно. Ягаад гэвэл нөгөө богино хавирга арцаг хоёрын зайн овоо ууж юм байлээ. Тийм үү. Тэр чинь нарийнхан бэлхүүстэй охин гарч ирнэ гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө сарбуу болоод булганы хөгжил нь нэлээд том суурьтай байгаа юм чи хожим өсөлттэй өндөр бүсгүй болно. Ерөнхийдөө нуруулаг. Тэнд бол одоо жишээлбэл харп гэдэг тэр гоо үзмжинд төрхөө анхаарсан гэсэн үг үү? Нарийн анхаарсан болоод ийм юм ярина шүү. Тэгээ өстө нөгөө зурхаар олон угалз гардаг эмэгтэй чинь гарч ирнэ дээ тэндээс. Бэлхүүснийг угалзраал, өгзөгчнийг угалзраал, хөхөнчнийг угалзраал тийм үү. Царайн дээр нөгөө чинэн угалз. Тэгэхээр тэр олон угалз чинь гоё харагддаг юм байгаа байд. Согоо. За том болохоор л харъя. Тэр чинь үнэ хойр. Жигтэйх магтаал зүгээр сүртэй яачгүй хүлэн зөвшөөрж байна. Тийм үү. Миний түгээмэл алдаа гаргадаг хэсэг бол бэлхүүсний орон зай. Богино хавирга нь бараг л аацхандаа тулцсан. Тийм учраас хичнээн туранхай байсан ч бэлхүүсгүй хөөрнүүд гарна. За тийм. Түл бихтэй штэ. Бихтэйц гэд. Тий. Тэр болохоор бас тэнд хамаарахгүй. Тэр бол зүгээр нүлмэл явчих. Гэл. Бихт удамшил. Эний ч хамаагүй гэл. Бихтүү? Аа. Бихтэд яг тийм яг өөрийн гэсэн загвар байдаггүй штэ. Хамаагүй. Тэр улаа чинь төржил байл болоо. Гогоо хүн байдалд нь анхаарна л да. Яг зорилгод нь тааруулаад бие галбирыг нь оноо. Гэхдээ бүр янз бүрийн хүн зурж чаддаг нь сонирхолтой штэ. Тэр чин царайлаг үедээ царайлаг дөрвөлээ царай муутай байх ёстой албадан царай муутай болгож зурдаг хүн шүү дээ. Албаар уу? Тий. Тэр яг нөгөө үйлэнд нь тохирсон царайг өгдөг. За тиймэрхүү юм хийлгэндээ гэхлээр юу гин жорыг тааруулаад шүү дээ тэр хүн тий. Би тэрний чинь дандаа л энэ тэнд юу гэж явдаг болохоор тэгээд яста нэр хүүхдэл гарч ивэл хамаагүй гэдэг. Яста нарийн ажилдаг тэр үйлэндээ тохируулаад хүний царайг бүтээнэ гэдэг. Тэрний хүүхдүүд угаасаа ойлгомжтой. Энэ яг тийм үйл хийх хүүхд байна гэхээр царайн дээр нь бичээтэй байдаг. Тэгээд бихтгэд байгаа юм биш үү? Зурдаг гэдэг байгаа юм биш үү? Тийм, тэгээ бихтэй байхгүй юу? Тий. Зурдаг гэсэн нэртэй биш үү? За нуулаач муулаач тэр чи амаа хэвтнэ. Одоо миний хүүгүүдээс манай Тэби л хамгийн царайлаг гэнэ. Тэби чинь ингэсэн байхгүй юу? Дутууд хөрөөд хүн болохгүй гэд. Тэгээ нэр өгөөгүй юм. Угаалгын яс орно. Тэгээд нэг хувь заяан тодорхой гарч ирж нөгөө хүний тавилан дүүргэх хэсэг нь тодорхойгүй байсан учраас нэрлэхгүй орхиод хилд орохдоо чамаг хин гэдэг ингэсэн чинь Тэби гэж нэрлээ. Тэгээ тэрүүгээр нь болгосон юм. Яг бол хувь заяагаа өөрөө одоо бүтээг гээд. Ягаад бол ямар ч зурхаач ямар ч одоо орон зай тэр хүний хүүхдийг урт заяатай бус гэдэг байсан юм л да. Тэгээд заяагаа өөрөө бүтээгдээ гээд өөрийнх нь багада хэлсэн аваагаар нь нэрлж ийсэн тийм түүхтэй байдаг. Ман хөвгүүдээс отгоно. Тэгээ зүстэй ээжээс төрсэн хүүхэд чинь цаанаа өөрөө үйд юм байлээ. Тэгээ остоо зүстэй хүүхэд. Миний ямар ч эргэтэн очсон тэнд гологдохооргүй хуулбарлагддаг байхгүй юу? Нэг бүтцийн зөв хэлбэртэй ороод. Тэгэхээр ээжийн зүс царай гэж хүүхдэд ямар айхтар нөлөөлнө гэж. Ирчүүд чинь нөгөө хөөхөн эмэгтэй хайгаал эдгийн шалтгаан нь өөрөө нөгөө бүтцийн алдаатай юм болохоор сайжруулалт хайгаад байгаа. Тэгэхгүй манай зүрхий бит хоёрын хүүхэдчтэй хүний дүрсэл олно доо. Яалчгүй нөгөө хүний дүрстэй юм болохоор аашаараа хүнээ дүргэхгүй бол болохоо байж байгаа юм да.
Царай муутай ээж авын зовлон их шүү. Гэтэл хүнд чинь нөгөө өөрхөн хүүхдэд хөрх харагддаг шүү дээ. Ямар ч хүнд тийм биз дээ. Үгүй шүү дээ. Тэгэж худлаа яриад хэрэггүй шүү. Нөгөө хайрлаж чаддаг нь л одоо тэр байх л да. Өөрийнх нь хүүхэд болохоор. Түүнээс голох сэтгэл төрнө шүү дээ. Яана гэж яана энийг яаж амьдрал хөтөлнө гэж бодсон шүү дээ. Тэгээ би бол 3 хүүхэд дээр л тэгэж санаа зовж ирсэн. Ядаж 2 нь эрэхтэй юм чинь за яах вэ? Нөгөө нэг эд хөрөнгө алдар нэрнэ байхад нэг амьдраад авах хэрэгтэй гэдэг нэг найдаж байгаа. Охин дээр ястаа хэцүү юм байлээ. Тийм ээ. Гэхдээ таны охин амжилттай явсан байна. Эрэхтэй хүн дээр чинь одоо эд хөрөнгөтэй байвал болчих. Эд хөрөнгө юм алдар нэртэй авиас бэлэгтэй байхад бол яаж хийж яагаад одоо нэг амьдрал залгуу явчихна гэж бодоход охин дээр зүс бол маш чухлаар орж ирнэ. Тэгэхээр бүсийн дутаачаараа боловсрал дээр нь маш их анхаарад байна шүү дээ. Тийм бэ. Гэтэл нөгөө дэми боловсрал биш нөө сэтгэлийн боловсрал гэдэг их чухал л да. Сэтгэлийн боловсрал гэхэлэр ямар юм бах вэ? Бусадтай хамтран амьдрах чадварын боловсрал. Тэгэхгүй яг нөгөө дангаараа үлдэгч болчоор охтууд амжилттай амьдрдаггүй юм. Эмэгтэй хүүхдийг сургах байгаа үед эрэгтэй хүнээс ялгаатай нь заавал хамтын үйлдэлд зориулагдсан мэдлэгүүдийг өгөх байх хэрэгтэй байдаг. Тэгэхгүй эмэгтэй хүн ганцаарчилсан тоглолтын боловсралтай болоод ирэхээр бүх насаараа ганцаараа нөгөө дэмгүй амьдрал руу зориулчих гээд байдаг хэцүү тавилантай. Эмэгтэй хүнийг хамт олонтой, бүлэгтэй ажиллах чадварыг өгөх тусам амжилттай амьдрдаг. Гэтэл одоо зарим эрэгтэй хүмүүс чинь охтуудаа юу гэдэг шүү дээ. Хамаагүй хүн амтантай уулзахгүй гэдэг яг ингэж хоригддаг. За тэгээ ихнэр мэхнэр хардаад тийш нь хүн амтантай уулзуулж молзуулахгүй ч юм уу. Тийм хардаа хүмүүс байдаг шүү дээ. Тийм манай үед ч бас байсан. Байсан. Тэглээгээд хүний амьдралд үүрхгүй шүү дээ. Ягаад гэвэл хүний амьдрал чинь хамтын харилцаанаас л дүүрж байгаа юм чинь. Тэгээ эрэгтэй хүн болоод одоо нэг урлаач ч юм уу одоо зохиогч байгаад ганцаарсан хөдөлмөр эрхлэх боломжтой байлаа гэхэд эмэгтэй хүнд өөрөө тэр боломжгүй зүйл байдаг. Ягаад гэвэл энэ биеэ хүртэл хуваадаг тавилантай амтны чинь нийгмээс нь харамлаад яах юм чинь бэлээ. Тийм биз дээ. Нэг эмэгтэй чинь заавал хүүхэд төрүүлнэ. Тийм биз? Тэр өөрөөсөө хүн бүтээдэг тэр биетийг нөгөө нийгмийн орон зайгүй өсгөх гэдэг бол амьдрал бүр заяа тавилангийн үүсгэхтэй адилхан зүйл л дээ. Тийм байгаа байх. Зөвхөн өөрөө одоо харамлал хардаалаа тэрүүд буруу гэсэн үг тийм. Сайн сайхныг бодсон ч муухайг бодсон ч гэсэн эмэгтэй хүн бол нийгэмшлийн өндөр идэвхтэй өсөлттэй байхтай зүгээр байдаг. Мэдээж нийгмийн гаж буруу зүйлээс хамгаалах нь бол зүй ясны асуудал. Тэгээд нийгмийг бүгднийг буруу гэд нийгэмшилгүй амьдруулна гэдэг нь бүр буруу явдал байна. Зөвхөн өөрийгөө хариулал бүх юмнуудаа хийлгээл ингээд үү? Яг чиний юу төсөөлж байгааг мэдэхгүй би охиноо бодож ярьж байгаа учраас. Би нөө хартаа хүмүүсийн туудлаар ярьж байгаа хгүй. Яг тэгвэл одоо жишээлбэл чиний мэддэг хартай хүн яг ямар миний мэддэг хартай хүн ямар вэ гэдэг. Одоо цагт юм байдаг байхгүй. За хэд одоо жишээлбэл миний нэг найз байдлаа гэхэд юм хартай. Тэгэхээр нөхөр нь тэдэн ажиллаад хийгээд дууссан бол тэдэн цагтаа л ирнэ гэд. Тэгээд чин бас хардаж ингэ зодддаг гэж байгаа байхгүй. Өөр одоо тэр чин нэрийг юу гэсэн үг вэ? Одоо энэ тэнд ингээд одоо бид нар нийлээд ярьж мариад тах чинь баян гараас нь уцтал тэгэл одоо би авахгүй болохгүй гэл ингээд айгүй хурд яваал гих мэтээ. Ялахгүй. Тэр чи одоо ямар хар гэдэг юм болоо? Хийсвэрлэх өвчин юм биш үү наадах чинь? Өвчин юм уу? Харин чи хийсвэрлэх өвчин яриад байгаа юм биш үү? Мэдхгүй. Тэгтээ яг тэгж яхад зодуулсан тийм эмгтээчүүд олон байдаг байхгүй. Тэгээд нэр өвчин ч юм уу? Нэг чинь болоогүй үйл явдлыг сэтгэл болсон гэж уулж бухимдаад тэрийг одоо авир гаргаж илэрхийлээд байгаа. Тэгээд зоддог хамгийн гол нь. Ямар ихтгэлгүй харах үүрэг. Тэгээд би бодохдоо өөрөө тийм замбраагүй болохоор их нэрийгээ өөртөө адилхан болгоод зодож ийн гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр тэр үд өвчих гэсэн үг үү? Эсвэл
Одоо эхнэрээ хардна гэдэг чи одоо өөр бусад хүмүүстэй уулзах хүсэхгүй ч юм уу. Ямар ч эр хүн эмэгтэй хүнийг өөр бусадтай хуваалцах бодол байд юм уу? Чи өөрөө ямар гач юм бэ? Чи бодоо хайртай эхнэрээ өөр харамтай хуваалцаа байж ах уу? Наадах ч юм бол хардах зүй ёсны асуудал. Тэгэхгүй тул амьдралаа зохицуулна шүү. Яг тэр хардах гэдэг чи аюу гой хэлдэг гээд байгаа байхгүй. Тэрний чи одоо тэр хүн тэгж бодоод байгаа байхгүй. Тэгэхэд тэр чин одоо жишээлбэл тэр одоо найзч бай, хинж бай, олон одоо хүмүүс таардаг гэж байна. Өөр хардахаар хүн байхгүй одоо надтай ч юм өөр найз нөхдөд эмгтээчүүдтэйгээ ингээд яриад сууж байгаа хүнийг хардаад таглаж чинь тэгж бодно үсттэй. Сонь байгаа үсттэй тэр чинь. Сонсоо би тэнд байж энд байж нэгт итгэхгүй ч юм уу. Мэдсэн хэрнээ бид нар одоо ингээ уцаар ярьсан ч гэсэн одоо хардаад дахиж уулзуулахгүй ч юм уу. Эсвэл ингээл зодцсон очихтон зодсон моцсон юм. Энэ тухай би бодъё. Тэгж байгаа дараа яриа. Тийм сони юм. Би наадхын чинь учрыг бол ерөөсөө ойлгохгүй байна. Би бас ойлгохгүй байна. Тэгээ чи ойлгохгүй юм асуугаад би ойлгуулж чадахгүй байна. Тэр чинь хараа ойлгохгүй байгаа учраас танаас асуугаад байхгүй. Ядаж чи надаас юу асуугаад байгаагаа ч ойлгохгүй байгаа учраас би хариулж чадахгүй. Би танаас харын тухай асуугаад байна. Хар гэдэг юм. Хар өнгө. Хар одоо эхнэрээ заяа. Харин за та тэгвэл эхнэрээ хардчихсан уу? Тэр ч одоо хар яг хар гэхэлэр юу гэж юм хардах гэдэг чинь надад бол нэг хармалж ийсэн үү? Хармалж ийсэн гэж юу? За хармалж ийсэн үү гэж бас бод. Одоо үгээ солиод үзье. За та эхнэрээ хармалж ийсэн үү? За ууган гэргий дээр бол тийм. Хинээс хармалж байгаа? Юу хинээс гэж шалтгаан байхгүй. Ямар нэг юм орж ирээд энэ хэлгүй юмыг аваа явчихад энэ надад ярихгүй юм чинь гэж бодоод харамлна штэ. Тийм үү. Илдэг байдлаар хүчирхийлээд бузралцсан байхад эн чинь надад илэрхийлэхгүйтэй гэж бодохоор асар их сэтгэл өвдөд харамлаад байдаг байхгүй юу? Яг л энэ чинь нөгөө бусад гэргээс бодох юм бол биеийн хамгаалах чадвар хамгийн дорой гэргий. Тэ? Тийм учраас маш их харамлдаг байсан. За би тэрний ч ойлгох харамлах гэдэг чинь та бол тэр чинь хайрлаад харамлаад байгаа юм шиг. Хайрлаад харамлаад байна. Яг энд ямарваа нэг муу юм болоод нэг балмад ирээд зодоод нүдцэн хүчирхийлцэн тийм үү байх юм бол энэ нэмэгтэй бие хамгаалж чадахгүй дээ гэд маш ихээр харамлдаг байсан. Ойлгож байна уу? Ойлголоо. Тэг хэлж ярьж нөгөө орилж чарлаж нөгөө амиа хамгаалах чадваргүй учраас би маш их харамлдаг байсан. Тэгвэл харамлах хардах хоёр чи өөр юм биш үү? За тийм учраас дэрэгдэн заавал нэг хүн тавьдаг байсан. Итгэлтэй эмэгтэй хүн. Бүр эрэгтэй хүн тавьж чадахгүй. Яг л тэрэндээ ч итгэж чадахгүй байгаа байхгүй юу? Тиймээс итгэлтэй эмэгтэй хүн тавьж одоо нэг ажил үйлээ амьдралд нь туслуулдаг байсан. Одоо өөрөө хол явах шаардлагатай үед. Дэрэгдээ байхдаа яана энд ямар нэг юм тохиолдчих вэ гэд баян харц тийшээ унчихдаг байсан. Тэгэд энэ юм уу? Чи одоо энэ нь тэгээ өвчний төвшөнд орж ирээд байгаа юм биш үү? Зодоо. Тийм. Одоо нөгөө мэдгүй цоодох гэдэг ойлгохгүй. Одоо манайд энэ цаг үе чинь ярддаг тэр эмэгтэй чинь таних бол хэдгүй байгаа байхгүй. Одоо ярддаг. Гэсэн хэрнээ одоо ийшээ тийшээ яваад ингэхлээр нь цагийг ингэж юу бодог. Гэрээсээ гаргах дурггүй. Тэгэд яг гэртээ байх хэвээр ийшээ тийшээ явлаа энэ төр гэж. Тэгээд хэлэхлээр нь зоддог. Миний за өөр за зүрхийг ч хардаад явах тийм. Зүрхий бол зүрхий. Тэр хүн ойлгож явна гэхээс хүн тэрнийг ойлгож явахгүй учраас ерөөсөө янз бүрийн сэтгэл байхгүй. За нүргүүтэй ямар хүн амьтан уулзтайгаа сэтгэлийн холбоо үүсгэх юм биш нүргүүл юм чи. Байхгүй. Тэгэхээр янз бүрийн сэтгэл өвдөлт байхгүй. Тэгээд тэр чи хилэмгээ доломгоо царайг бол болохоос айхтар хил амтай хүүхэн тэрлүү бол тэр баг хин эр байтгаа эмэнч ойртохооргүй. Энэ хоёр л бол юм ерөөсөө бодохгүй байна. Тэ. Ягаад гэвэл нэгэн лөө нойрдох юм бол амиа алдна, нөгөө лөө нойрдох юм бол өрөнд орно гэдэг асуудалтай хоёр эмэгтэй учраас. Тэгээ санхүүгийн дарамтанд орох уу, сэтгэл зүйн дарамтанд орох уу гэдэг хамгаалттай эмэгтэйчүүд учраас тэр хоёрын тухай харамлах бодол алга. За гэтэл нэг нялх юм байгаа. Дөрөвдөх нь. Тийм биз? Нөө үсгэлэнтэй. Зүстэй. Тэгтээ нөгөө толгоогүй. Мэдлэггүй гэрэг байгаа. Тэн дээр багхан харамлнаа.
Багхан. Яаж тэнэгтэж байгаад өөрийнхөө байдалд хүндрүүлчих үедээ гээд. Тийм үү? Юу гэж хүнд донгосож байгаад, юу гэж илүү хошуулж байгаад өөрийгөө хүнд байдалд оруулчих вэ гэж бодоод ингээд тэнд чинь бас ингээд нүдчих тавина. Ягаад бол тэр чинь нөгөө гинэн итгэмтгий бодлогогүй тийм төрхрээ амтын юм болохоор нөгөө улс төрийн янз бүрийн асуудалд миний өмнөөс гүйж орж байгаад амиан алдчих үедээ хэрэгт хутгалдчих бай. Дээрэс нь миний нэрийг сэвтээч, өөрийнхөө нэрийг сэвтээч гэгээд маш их бодлогын чанартай сэтгэл зовнил явна шүү дээ. Нэг нь бол эрүүл мэндийн талаас нь угаасаа хүнтэй юм ярихгүй чи ямар улс төр тодтолдох юм биш. Ууган гэргээ дээр ч юм бодохгүй шүү дээ. Баг гэргээ дээр нэг ярьдаг болохоор нь хамаагүй чалчиж байгаад нэг янз бүрийн бодлогонд орчих байдаг гэж бодоод тэрийг бас хянаж яваад. Тэр чинь өөр байна. Таны над харамлах гэдэг чинь өөр байна. За тэгээд тэр эмэгтэйг чинь янз бүрийн одоо би чинь ноён хүн тийм үү? Тодорхой хэмжээний эрх мэдэлтэй хүн гэдэг. Тэгэхээр чин тэр эмэгтэйг ашиглаад янз бүрийн одоо нэг улс төрийн зорилготой үйлдэлүүд хийлгэх боломжтой шүү дээ. Тийм биз? Нөгөө амлалтанд нь доль үсэрж ягаад доглом хөлт болчих магадгүй шүү дээ тэр бицэн амьтан чинь. Санааг нь гүйцэж тооцохгүйгээр янз бүрийн сажилсан үйлэнд гэмт хэрэгт орооцолдож магадгүй. Ёс зүй алдаж магадгүй. Ноёдын өмнө нэр алдаж магадгүй гэд. Тэрний чинь ботно гэдэг чинь ёо. Араа шууд өвдөхөс ч хэцүү юм байхгүй юу? Таны надад ч өөр байна. За, тийм учраас тэрий чинь би байнга зүрхийтэй хамт хүнтэй уулзуулна. Зүрхий болоод тэгэж хүн амтан айлгануу гэхээс итгэл баардан байгаад байгаа байхгүй. Зүрхий дээр бол тийм бэ. Тэр охин дээр болохоор санаа зовоод байна. Тэгэхээр энэ эр нөхөр юм уу эцэг юм уу мэдэхгүй байна. Тэгтээ таны надад чинь миний тэр асуугаад байгаа юмнаас арай өөр юм байна. Таних чи харамлах гэдэг ч байгаа байхгүй. За тэгээ тэгэж харамлна. Тийм учраас одоо тэр бага охины чинь зүрхийгээс бараг салгахгүй. Зүрхийгээ яг дуурайгаа байж хахад л болно гин. Тийм үү. Яг хөө зүрхийг хурц ширүүн авирыг зөөллөд байж хаа тэр хоёр чинь нэг сайхан үйл нэгддэг хаттууд. За эхнэрийн хүрээнд би харгуу байсан юм байна. Харамлдаг байсан юм байна. Ялгаатай минь бурлаа. Та бол харамлах гэдэг чинь тэгээ харамлаад байдаг байхгүй хүн амтнаас. Харамлаад байгаа үстэй. Янз бүрийн юмд нь тэр хүний зоргоор одоо хүн амтантай нь учруулахгүй. Тэгчиж магадгүй, эмчиж магадгүй гээл зохиомл төсөөлөл бодоод магадлалуудаа тооцоод тэгээ харамлаад байгаа байхгүй. Тэгтээ та тэрний чинь юу гэж шүү дээ. Одоо жишээлбэл хүн амтантай байхад нь нэг хүн гаргаж өгöd эрхийн нэгүүд явуулаад шүү дээ. Явуулна шүү дээ. Тэ? Явуулахгүй яах вэ? Цоожлох юм уу? Энэгээр ялгаатай байна. Одоо ойлголоо. Та ингээ харамлахтаа тэнд чинь ингэчвэдэгээ санаанд зовоод саах ингээд аль болох эхлээд ойлголцсон. Чи ингэдэг шүү. Чиний ийм зан ийм үр дүнд хүрэн шүү гэд ойлголцсон. Гэхдээ тэр чинь хийх дуртай байгаа учраас би тэр дурлуун яг нөгөө амьдралын туршлага олог, хөдөлмөрийн чадвар олог, эрх мэдэл олог гэд явуулна. Тэгээд тэр чинь одоо өөрийнхөө эмэгтэйчүүдийн хүрээнд баг зэрэг 8-чин арилжаачдын хүрээнд бас намаг эзгүүд ноёдын хүрээнд гээд одоо захирахт одоо нөгөө зохицуулах үйл хийн штэ. Тэгэхээр тэр чинь харилцаанаас харилцаанд хөгжин дэвшиж алдаанаас алдаалуу өсөрч одоо нөгөө чадвар суудаг учраас тэр одоо отог удирдах байгаа дөрвөн эмэгтэйг чинь ямар хязгаарлаад альтай биш штэ. Ойлгож байна. Тэгэхээр чин энэ надад тусалж байгаа сэтгэл нь бидний хамтарсан эрхэлсэн ажил нь мянган хүний амьдралд одоо нөлөөлдөг учраас тэн дээр өндөр хариуцлагатай байхыг л тэр дөрвөөс нь хийн штэ. Би ч өөрийгөө тэгэж хүмүүжүүлж байгаа. Тэгэхээр энэ дээр үзэл бодол нэгддэг учраас бид нэр чи болохгүй гэд бүр ингэж нөгөө чадваргүй болгож унагаалтанд би биенийг оруулахгүй. Хэрвээ нэгнийхээ алдаа гаргачаад ялангуяа манай дөрөвдөх маань алдаа их гаргана. Тэгээд хэлцэн яана гээл. Тэгээд өрөнд орчлоо яана гэж сууж яадаг байхгүй юу. Тэгээд тэн дээр нь хамтран гарч дахин алдаа гаргахаас сэргийлнэ. Иймэрхүү замаар бид нар чинь бие биенийг хурцлсаар хагаад таван хүний торих тийм үү нэг зорилгын төлөө бие биенийг байнга сургаж бие биендээ байнга одоо харгуй сэтгэлээр зөвлөж бие биедээ байнга багш болоод байхаар чинь энэ чинь ухаан хурцлагтахаас өөр аргагүй шүү дээ. Түшинэ гэдэг чинь энэ амьдрал шүү дээ. Тийм учраас энэ дээр яалтачгүй би тэр дөрөвч намайг харамлдаг байхгүй. Сохоож агаад унчихгүй өчхгүй гэж харамлаад байдаг байхгүй юу. Ойлгохтой номхон юм унаараа чи юм ийгээ барьж өгч мөгөөд. За энийг харж байгаараа минийхөө энийг хойноос нь заавал дагаж яваараа. Наа чи газар мэдэхгүй шүү сохор юм чин гэд.
Гэт ингээ хөтлөөд байдаг. Тэгэхээр чи би тэдний харамлалтанд дотор бас чөлөөтэй тавьхаад байгаа. Тийм байна. Алив энийг тийшээгээ хааныхт нь хүргээд өгчихдөө наа чи замдаа яг төөрнө гэж харамлсан шүү дээ. Хинтээ уулзж байгааг нь хэлээд өгөөрөө гэл. Би одоо нэг хамгийн сүүлийн үеийн жишээ оллоо. Таны натгас чи арай өөр. Би юу асуух гэжсэн гэдэг. За жишээлбэл манайхны нэг номыг одоо нэг хүн захиалдаад тэгээд тэр захиалгаар авч өглөөлтэй нэг залуу. Тэгсэн чинь нөхөр нь гарч ирээд зодцсон гэдэг юм чинь. Захиалга хүргэж өгсөн хүнийг заа юу хардаж зодож байгаа гин. За. Манай одоо ном хүргэж өгсөн хүнийг. За. Тийм. Тэр чи одоо юу гэсэн үг вэ? Тэр чи харамлаад байгаа юм уу? Одоо би тэрний чинь ингээ сайн ойлгохгүй байхгүй яг миний амьдралд яг тэр. Яг надад нэг тийм авир гарсан гэх юм бол охтууд руу ороод ирэх юм бол байж боломжтой юм байна. Охтууд руу? Ямар охтууд? Би хартаа эцэг байхгүй юу? За хамаагүй ирчүүдтэй суулгахгүй гэж үздэг. Гэхдээ эхнэр нь үйл яах юм? Би эхнэр биш, над дээр бол эцэг дээр байх магадлалтай байна. Надад аюултай. Ойлгож байна уу? За. Тэгэхээр чи адилхан миний эмэгтэй штэ охин гэдэг чинь. Тийм үү? Тэгээ манай охтууд руу янз бүрийн эрэгтэйчүүд ороод ирэхээр зүгээр шууд эсэргүүцээд тэрний зориг үйлдэл мүлдэл хамаагүй удам судар хамаагүй зүгээр очоо зодчдаг. Тэгээд хамгаалаад байдаг тийм зам байдаг. Гэтэл тэр чинь тийм. Ягаад гэвэл манай охинтой уулзахын тулд заавал ихээд надтай уулзах хэрэгтэй байхгүй юу? Энэ дүрмийг мэдхгүй нууцаар хойгоор явж гин гэдэг чинь дүрмийн бус учраас очиж зодчих. Хинч байсан хамаагүй. Ямар ч зоригтой баяны хүүхэд язгууртан байсан хамаагүй. Эхлээд чи миний охинтой уулзах байгаа бод надтай эхлээд уучраа гээл. Энэ мөн үү? Тэр дүрм юм байна тий. Тэр дүрм мөн үү? Ягаад гэвэл эн чинь миний нандин эрдэнүүдийг яах гээд байгаа юм тэд нэр. Гэхдээ тэр чинь одоо айлын ихнэр танахаас тийм ном захиалъя гэж яагаад тэр захиалгыг аваад яваад очихлоос чинь ном гихчээд тэр номыг харснаа заа юу бүр ийм ном уу энэ төр гээд тэгэд тэр чинь авсан номыг ингэж одоо очиж чи эрэхтэй учиртаа л ээж таараа чи эрэхтэй энэ одоо бөөгөн товчон ч юм уу те энэ ном авцардахтай тэгээ зодчихвэл яах вэ мэдэхгүй тийм юм тохиолдсон шүү за мэдэхгүй тэгэхээр тэрнийг би ойлгохгүй дуудаа манай охин надад хэлэхгүйгээр нэг эмиг захиалаад би тэр арилжаачныг зодож исэн тохиолдол байгаа. Миний охин надад хэлэхгүйгээр эмиг захиална гэж байхгүй гэж байгаа зодсон тохиолдол байгаа. Тэрнтэй адилхан юм уу? Энд чинь зүгээр одоо юу гэх юм бэ? Охиндоо итгээд байгаа юм шиг. Урдаас нь тэр чинь одоо насанд хүрсэн охин биш тэр чинь. Тэгэд одоо ягаад гэвэл би чинь ноён байснаас болоод миний охтод улс төрийн зорилготойгоор байрцаа олох, надаас адуу мал нэхэх, за тэгээ нөгөө нэг янз бүрийн одоо бүтэхгүй ноёдууд чинь албуудан эв хийх гэж миний охтуудыг хулгайлах гэсэн асар их одоо миний эхнэрүүдээс илүү дарамт миний охтууд дээр байдаг учраас би тэднийг тийм солиотой юм шиг хамгаалдаг байсан байхгүй юу? Тэгсэн таны юу ч юм бол өөр биш шүү дээ. Ах болоо дүүнэр нь бас тэг солиотой юм шиг нөгөө эмгтээчүүдэд хамгаална. Тэгээ нэгүцэн охтууд руу ер нь янз бүрийн амтан ойртно гэдэг бол боломжгүй. Яг бол бүр ингээл нүдэн улаанаараа эргэлцсэн баахан чад байсан юмнууд дайраад ямар ч шалтгаангүйгээр зодчоо дарааг нь амын асуудаг гэж. Яасан чи гэдэг. Тэгэхээр манай нэгүцэн охтууд руу бүр ингээл ард охин байсан ч хамаагүй. Учрахын тулд заавал нэг эр хүнтэй уулзраа олж тайлбарлаж байж эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ тэгжээж учирдаг байхгүй. Тэгэхээр байнгын хамгаалагчтай. Зүгээр л зуудаг нохоонууд байдаг. Охтуудыг эмэгтэйчүүдийг хамгаалаад. Ягаад гэх юм бол тэднэрийг чинь барьцаалаж тэднэрийг чинь авч надтай янз бүрийн одоо гэрээ хийх гэсэн оролдлогууд ихээр байдагтай хамаатайгаар тэгж солиорсон мөч бол байдгийг. Тэгээ энэ чинь солиотой штэ. Нөгөө хүн чинь эрхчлөөг болчихж байгаа байхгүй. Тийм. Одоо сүүлийн үед тэгэхээр тийм тохиолдсон. Яг одоо манайхны хувьд бол тэр их сонирхолтой. Тэгэхээр би тэрнийг хартаа. Тэгэхээр тэн дээр бол тийм үү. Остой хардалт гэж хэлж болох юм биш үү? Харамлал байгаа юм л да. Янз бүрийн ер нь бол харамлж ин гэж одоо манай хайртай бол юу вэ? Хайртай бол хартаа гэд ингэж яриад байгаа байхгүй. Ямар тач одоо нөгөө тэр эмэгтэйд одоо чиглэж байгаа сэтгэл зүйд ямарваа нэгэн одоо би ноёны хувьд тийм үү миний охтууд руу орж ирдэг одоо тэр нэг юм тодорхой юу вэ штт довтлохой байж штэ. Хайр сэтгэл тэдний хувьд чинь хайр сэтгэл үерхэл нөхөрлөл арилжаа намаа гэд харилцаа байх хатал эднэр бол аюулгүй гэж үнэлэхийн тулд
Энэ замаар орж иж болцсошгүй. Нөгөө миний охтуудыг ашиглаж улс төрийн зорилгоор зовоох асуудал байдаг учраас тэрнээс харамлаад байгаа юм. Зорилготой энэ. Тийм учраас миний охтууд хүлээн зөвшөөрдөг. Тэгээ яг гинэн юм чин хаяа нэг алдаа гаргалгүй яг. Тэгж яхад нь очиж балбах асуудал гарна шүү дээ. Ийм зорилготой байдаг учраас надтай харьцаж миний охтуудтай харьцаж байгаа тэр одоо ирээдүйн хүргэн, одоогийн хүргэн тийм үү нөхөрлөл нь бас миний замаар яг тодорхой итгэмжилсэн байдлаар үүсдэг байхгүй. Тэгэхээр тийм итгэмжилсэн байдлаа үүсгэсэн үед бол заавал нэг мэд мэднэ. Одоо тэр би байхгүй үед миний том хөвгүүд тэр охтуудтай уулзж байгаа бүх эрчүүд эмэгтэйчүүдийг хянана. Хяналтанд ороо юу ярав, яах гээд байна, ямар хэрэгтэй хөвгт охтуудыг минь оруулах чинь гэдэг. Ингээ хамгаалаад хамаарад байдаг зүйл бол байдаг. Гэтэ энэ дээр бол одоо охтууд их уурлна ялангуяа. Хардаад байна, ямар зам хэцүү юм, би дураараа баймаар байна гэдэг. Гэтэл дураараа байдал нь миний одоо эзэлсэн байр сууриас хамааралтайгаар хомигдож байгаа учраас миний охтод хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй заяатай байгаа юм л да. Тэр хэцүү шттэ. Тэр дураараа дургаж байгаад өгөхөд тэр өөрөө ч зовно би ч зовно. Тэр хоёр биенээ зовоохгүй тул бид тохиролцох хэрэгтэй байна. Ямар ч тач чиний эрх чөлөө хяналтанд ор явагдана гэж. Одоо санаал гүцэж болохгүй. Заавал нэг том ахынхаа үгийг давж байж, заавал нэг эцгийнхээ үгийг давж байж тэрний эрх чөлөө хангагдах учраас энэ дээр л нөгөө хар гэдэг хилээд байгаа зүйл чинь явагдана да. Тэгэхээр та бол одоо охин дээр ярьж шít. Яг бол эхнэрдээ тийм шаардлага байхгүй. Одоо тэгвэл тэрний чи эхнэр дээр тавиад байна. Тий. Харилцан энэ дээр бол яалтчгүй нөхцөл байдал аюулаа тохиролцдог байсан л да. Энэ уучлаар би одоо ингээд мянган хүний амьдралтай холбоотой асуудалд хутгалдсан чи ийм гэрт төрсэн учраас хоёулаа тохиролцъё гэд. Одоо нөгөө ихний алдаа гарч ирсний дараа л ихэвчлэн тохиролцдог л да. Нөгөө дураараа болоод ирэх мөчөд нь. Тэр чинь нэг 13-аас 16 насны хооронд гарч ирдэг. Тэгээд яг хав жишиглээд ах дүүнэрээсээ сураад асуудалгүй явдаг хүүхдүүд байна. Асуудал гаргадаг сэргэлэн толгойнууд ч байна. Сэргэлэн толгойнуудтай ганцаарчлан тусад нь ярьж одоо нийгмийн байдлыг ойлгуулад хүлээн зөвшөөрүүлэхийг хийж байна. Тийм л одоо байдалтаар хардалт бол яалчгүй явчихжээ. Гэхдээ эхнэрийн талбар дээр биш охтын талбар нэг юу мянган айл өрхийнхөө охтууд юу өөрийнхөө гэхгүй хажуу айлынхаа охиныг хүртэл хармалж яадаг солиотой өгнө шүү дээ би чинь. Тийм байна. Тийм ард түмэндээ хайртай л одоо солиорлно л доо. Нэгүүдс гээд хумигдж байгаа, нэгүүдс гээд нэгдэж байгаа энэ өдөр болгон инээмсэглсэн царайгаан харуулдаг эмгэн самганч бай, охин хүүхдэж бай. Бүгдээрээ одоо энд амьдралдаа бие биедээ хэрэгтэй хүмүүс учраас аль нь ч аль нүгээрээ дутчих чадна, аль нь ч алиндаа тусалж чадна гэдэг ийм сэтгэлийн хөвчин л одоо дарамттай зүйл юм уу та. Энийг одоо чин сэтгэлтэй ноёдууд мэдэрдэг байлгүй дээ. Ямар ч зовлон идлүүлэхгүй гэсэн солиор шил гэсэн үг шүү дээ. Угаасаа тэр одоо нөө зовлон болоо тодорхой хэмжээний бүрдэлтэй байдаг. Тэр бүрдлийг өөрөө тарчиж байгаа юм чи яах юм. Тийм биз? Тэгэхээр өнөө цаг үед чи арай өөр юм борлоо. Эхнэрийгээ тэгээд юу хаад байна. Тэгээ энэ дээр одоо ирчүүд өөртөө тунгаагаад үзэхгүй юу дөө чи надаас өөр хардаад байна уу үгүй юу би буруу байсан уу үгүй юу гэдгийг та нар өөрсдөө л тунгаагаад үзтээ энэ миний яриад байгаа зүйл хардталт мөн үгүй юу тэр хардталт үүсдэг сэтгэлийн анхдагч нь мөн үгүй юу гэд тунгаагаад үзэх юм бол та нар илүү зөв зохистой асуулт харилцаа үүсгэх бах уу жаада ингээд өнөөдөр таамас хийдэ жаахан ч гэсэн ухаарал бодол өгч дийлсэн байлгүй дээ. Яа бодож байна. Харин бод гэж шүү дээ. Тэгээ бодож байгаад энэ сэдвээр дараа дахиад нухацтай ярилцъё. Тэхүү. Тий, ер нь бол тэгэж би бас бодсон байхгүй борлоо. Хамгийн гол нь гэхээр одоо бид нэр ингээд за бас хөл хориотойгоо юм чинь зарим зүйлүүдээр бас хүмүүстээ туслаад ном судруудаа захиалгад нь хүргээд өгүүлээ гэд ингэж бас бусдад адилхан ингэ хүргэж өгч юм хийсэн байхгүй юу? Гэтэл тэн дээр одоо бас аюултай гэдэг юм байна. Өнөө цаг үуч шүү дээ. Тэгэхээр
хүргээд өгсөн, ном хүргэж өгсөн хүнийг тэгж бодоод зодно гэж юу гэсэн үг. Тэгэхээр энд чинь айгу утгагүй санагдаж байгаа байхгүй. Ямар сони ингээд. Тэгээд би одоо энэ бол нэг өнцгөр үнэлэх асуудал биш. Тэгээд би энэ яагаад гэж ном тэр эрэгтэй гэж бод. Тэр эрэгтэйд тэр их нэрийг тэгж хамгаалах шаардлага шалтгаан байж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр эр нөхөр нь одоо танахаа нэг мафи буюу нууц бүлэглэлийн хүн. Тэгээд их нэрийг сүрдүүлээд янз бүрийн тэсрэх бодис гэдлүүнд хүргэж өгдөг байж болно шүү дээ. Тэнд хэлмэгдсэн байж болох учраас яг нөгөө хүнээ сайн таньж мэдхгүйгээр тийм ийм гэж би дуурмааргүй. Тэг би бол одоо энэ төр шал дургу урчин. Тэгэхээр хүмүүст байгуугаа энэ юм байна гэж ганц шалтгаан. Ягаад гэвэл тийм үү 1000 айлаас нэг нь л мафийн гишүүн байх боломжтой шүү дээ. Тэг тэн дээр очдог азгүй ял байхгүй юу? Гэтэ тэн чинь бас болохгүй шүү дээ. Одоо энд чинь дам утгаараа гэхэлэр би бас хариуцлага хүлээх хэрэгтэй байхгүй. Энд чинь тэрний ингээ хүргээд өгч болно гэдэг хүнд зөвшөөрлөх гэсэн гэдэг чинь тэнд ямар нэг хэмжээгээр тэр хүн бичимдэх амиа алдаж ингэх юм бол эцэст нь бас надтай холбоотой болно шүү дээ. Тийм учраас би нэг ном хүрэх дэмий юм байна гэж боддог шүү. Тэгээд чи тийм үү нэг хүнээс болж 1000 хүнийг хохирох гэж байгаа юм уу? Гэхдээ энэ дэр би бас бодох зүйл юм байна гэж бодож байгаа. Яг тэр хүн ярилцаж болоогүй юм те. Тэгээ шууд ингээд яхалаа. Тэг би энэ ном хүргэж байгаа гэдэг. Яагаад надтай ярилцаж болоогүй юм бэ гэдгийг миний охин руу санамсаргүйгээр дайрт хийсэн бүх ирчүүд хэлдэг байсан байхгүй юу? Бүр 8 чид хүртэл. Тэгвэл чи тэр хүнд би тэгж хэлдэг байхгүй. Чи нэгүцийн явдлыг мэдсээр байд. Яагаад чи өөрөө надтай ирж уулзаагүй юм бэ гэдэг байхгүй юу? Та нарын тэр чин орчин бас өөр байгаа байхгүй. Тэгэхээр би одоо тэгэхээр би чамааг бол хит туйширсан сэтгэхүй битээ гарга. Ягаад гэвэл хүргэлтийн буюу одоо ийм үйл ажиллагаа хийж байхад ямар ч орон зайлуу хүргэлт хийж болно шүү дээ. Яг бол өртөөчд бид нэр тийм байдаг байхгүй. Өртөө хүргэж өгснөөхөө төлөө муухай мэдээ хүргэснийхээ төлөө толгоогоо тастуулах нь бидний хариуцдаг ажил байсан. Тэгэхээр чи өртөө явуулсан байгаа байхгүй юу? Тийм үү? Одоо намаа явуулсан. Намаа буюу өртөөч ашигласан байгаа байхгүй. Тэгвэл тэр өртөөч өөрөө харилцааны соёлтой байж асуудлаас гарах чадвартай байхыг өөртөө бас үүрдэг байхгүй юу? Ягаад гэвэл өртөөчд мэдээнд хүүхдийн өсний тухай илгээж иж болдог. Чи болон ном гэсэн утгаар хит тийм туйширсан сэтгэлгээ гаргаад байна. Үгүй өртөө хийж байгаа хүн тийм үү нэгт бараа бүтээгдэхүүн буюу захиаг тийм үү бүрэн бүтэн аваачих ёстой. Хоёрт нөгөө хүндээ хөргөж өгөө сэтгэлийн тааламж үүсгэж харилцаа тогтоох ёстой. Гуравт буцаагаад хүн авсаад ямар хариу үйлдэл үзүүлсэнийг эзэмд мэдэгдэх ёстой гэсэн хариуцлагыг үүрдэг. Тэгэхээр энэ хариуцлагын хүрээнд тэнд 1-2 зодуулах асуудал гардаг. 1-2 зодуулах асуудал нь 1000 хүний нэмсэгдлээр дарагдж байдаг. Яг бол тэр зоддог хүн чинь ганц хоёрхан ширхэг. Баярладаг хүн чинь 1000 байдаг учраас энэ үйл ажиллагаа хэрэгтэй гэж боддог. Тийм үү. Би бол их хаашсан сонь санагдсан. Ийм үзэж байгааг болохоор тэгээд тэндээс чинь нэмээд одоо ийм учиртай гэж хэлдэд номоо үзүүлэхэд тэр номоор нь одоо доромжлох жишээтэй. Ийм худлаа ярьлаа гэд итгэхгүй байх жишээтэй. Ийм одоо үйл явдал болсон учраас бас юм сэтгэл эмзэглэж байна л та. Тэгээ энэ бол ямар учиртай байсан гэхэлэр эхнэр нөхөр хоёр байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөхөр нь эхнэрээ одоо хардаж ийм зүйл гаргасан гэдгэлээ бас аюултай байдаг юм байна гэдэг ингээд анх удаага ийм зүйлийг үзэж байгаа болохоор надад бол сонь санагдсан. Тэгээ энийг ерөнхийдөө бас бодъё. Тэгээ би болохоор юу хийхгүй. Хүргэлт бол хийгээд дими юм байна. Ер нь дими юм байна гэж бодсон ч гэсэн сая одоо буурдын хэлснийг бодглоор бас энийг ажилтгүй юугүй завгүй хүмүүс бол номоо аваад маш их баярлж ирсэн бас тохиолдлууд байдаг л да. Бас бодмоор юм байна. Төвхтэй юм байна. Нэг ямар нэгэн ажил хийхлээр ингээд заавал нэг бас асуудлууд үүсдэг юм байна. Тийм огт одоо амьдрал тохиолдож байгаа тийм сонирхолтой гачин юм бол бид нар тохиолдлоо. За тэгэхээр бүгдөө хар гэдэг юу юм бэ? Хардлт гэж юу юм бэ? Сая бас одоо буурлаас бид нар сонслоо. Тэр харамлах гэж нэг үг гарч ийн. Харамлах гэдэг үгийг одоо ямар тохиолдолд яаж хэрэгжилж ийсэн гэдгийг жишээгээр үзүүл амьдралынхаа түүхээс ярьж өглөө. Тэгэхээр энэ дээр бас бүгдөө бодцоох хэрэгтэй юм байна шүү. За та өнөөдөр ингээд завсарлаа.